Таны өмссөн хувцас эхлээд гарт тань байгаа утас хүртэлх бүхэл эд зүйлсэд дизайнерын хөдөлмөр орсон байдаг. Гэхдээ бүх дизайнерууд сайн байдаггүй нь гашуун үнэн. Ашиглахад төвөгтэй цэнэглэгч, хуурамч спикер, аимшигтай тоглоомууд гэдэг. Өнөөдөр бид өөрсдийнхөө тэнэг санаанаас болоод шууд тамд очвол зохих дизайнеруудын хамгийн муу, хамгийн утгагүй бүтээлүүдийг харах болно. 5 дугаар сарын 31-ний өдөр аваргуудын лигийн финал. Лондонгийн Арсенал клуб анх удаага аварга авахар финал чалгарсан бол нөгөө талаас аварга хамгаалж буй Paris Saint-Germain. Энэхүү гал гарсан тоглолтыг та олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18-наас хүрсэн бол бичлэгийн доор байршиж холбоосоор ороод манай сувгийн S-Fox урамшуулсан кодыг оруулаад урамшуулаа шууд аваарай. Apple бол технологийн мангас компани хэдэж тэдж гэсэн дизайны алдаа гаргадаг. Ялангуяа Magic Mouse утасгүй хөлгөнөөс үүний тод жишээ. Ерөнхийдөө дажгүй төхөөрөмж боловч цэнэглэх тал дээр бяцхан асуудалтай. Учир нь цэнэглэгчийн оршид нь яагаад ч юм доод талдаа байдаг тул цэнэглэж явах үед хулгайг ашиглах ямар ч боломжгүй болдог. Хэдийгээр байнга цэнэглээд байх шаардлагагүй. Ажлын хугацаанд тулсан үед ийм зүйл болвол Ромын пап сам хүрч хараар хэлмээр санагдан шүү дээ. Apple-д өөр алдаанууд ч бий. 2 дугаар үеийн Apple Pencil бол 2018 оноос хойш iPad Pro загваруудын мэдрэгчтэй дэлгэцийн наривчлалыг сайжруулдаг үнэтэй төхөөрөмж. Энэ үзэг нь таблетын хажуу талд соронзоор наалдаж утасгүй цэнэглэгддэг. Харин 1 дугаар үеийнх нь ийм боломжоор гайхуулж чадахгүй. Түүнд соронз байхгүй бөгөөд iPad-ын оролтоор цэнэглэгддэг тул өчөөхөн төдий шүрэхэд нугарах эсвэл бүр хуурах эрсдэлтэй. Дээрээс нь жижигхэн таг нь лавтая алга болно. Ерөнхийдөө Apple-ын эдгээр дизайнеруудын байх ёстой газар бол гарцаагүй там гэдэг нь эндээс ойлгомжтой байна. Гэхдээ бос нэгэн чөтгөрийн дизайныг Logitech компани Z333 чанга яригчаараа бидэнд байлгасан. Нэгэн худалдан авагч түүний Twitter гэдэг жижиг чанга яригч нь зүгээр л цаавгаар наасан бой харагдах зориулттай хуурамч зүйл болохыг олж мэджээ. Шударгаар хэлэхэд тайлбар дээрх жижиг үсгээр бичсэн хэсэгт тэрхүү жижиг чанга яригчийг зөвхөн чимэглэлийн зориулттай зүйл ажилтгүй гэж өөрөөсөө анхааруулж бичсэн байсан. Гэхдээ тэгэж юу н яах гэж үүнийг нэмсэн юм бэ? Технологи энгийн ажлыг хүндрүүлэх үед маш их уур хүрдэг. Үүний бас нэг жишээ бол Walgreens дэлгүүрийн энэ хөрөгчнүүд юм. Хаалга нь нэвт харагддаггүй бөгөөд дотор нь юу байгааг гаднаас дэлгэцнээс нь харахын тулд гараараа даллах шаардлагатай. Түүгээс ч барахгүй нэгэн хэрэглэгчийн хэлснээр дэлгэцэн бүх зүйлийг буруу харуулдаг байна. Өөрөөр хэлбэл нэвт харагддаг шил гэж зүйл хэдийнэ байсаар байтал огт байхгүй асуудлыг хэнд ч хэрэггүй аргаар шийдэх гэж оролджээ. Гэхдээ Walgreens-ийн ажилтан сэтгэл хэсэг тайлбарлахдаа хаалганууд нь тусгаарлагчтай бөгөөд хөргөгч эрчим хүч хэмндэг тул байгаль орчинд илүү ээлтэй гэжээ. Гисэн хэдэж дэлгэц ажиллахад хэрэг цахилгаан ордог болон компьютерийн эдан хийхэд ордог үнэт металлын хэмжээг ботход биелаа үнд итгэхгүй байна. Харин та юу гэж бодож байна? Сэтгэлээ үлдээгээрэй. Хэрвээ ямар нэгэн зүйлс хамгийн энгийн байх ёстой бол тэр нь жорсон юм. Гэсэн ч хятадын зарим бизнес газрууд үүнээс хүртэл мөнгө цогтдог байна. 3-4 ариун цэврийн цаасны хэлтрхийг авахын тулд та цаас тогтоогч дээрх QR кодыг уншиж 30 секундын сурталчилгаа үзэх ёстой. Хэрвээ энэ нь сурталчилгаанд донцсон ирээдүй мөн юм бол би эндээс явлаа. Эсвэл таны жоржонд орж байгааг бүх хүн харж чадна гэж төсөөлөд үзтээ. Энэхүү тожин таазыг бүтээгч нь санаагаа гүйцэд боловсруулсаагүй байх магадлалтай. Зарим хүмүүс энэ дизайнерыг гаж донтон байсан байх гэж үздэг. Ариун цэврийн өрөөний дизайнд өөр дүр мөтж бий. Жишээлбэл хүмүүс төрдөг сэтгэлээс шалтгаалan ямарваа нэгэн эд зүйлийг бор өнгөөр хийхийг зайлших хэрэгтэй. Харин энэ хавтангийн дизайнер үүнийг мэддэггүй байж ууг нь бор цэцгс эсвэл бор өнгийн гүлгийг үзүүлэх ёстой байсан баг. Гэхдээ нэгэнт ханан баасаар шүршүүлсэн мэт харагдаж байгаагаас хойш жинхэнэ баасыг нь цэвэрлэж ядаад байх шаардлагагүй юм шиг. Өнөө үед бүтээгдэхүүний байгаль орчинд ээлтэй байдал маш чухал болсон бөгөөд компаниуд үүнийг ашиглан ашиг олох боломжтойгоо мэддэг болсон. Тиймээс өнгөрсөн жил дэлхийн өдрийг тохиолдуулсан L'Oreal компани Blush шампунь болон анги зурлагчаа 100% дахин боловсруулсан картон цаасан савнд савлсан. Яг Scooby-Doo-гийн эсрэг дөрүүд шиг энэ картон цаас нь хуумцар савны зүгээр л нэг маск байв. Шударгаар хэлэхэд L'Oreal үүнийг эдлийд савлгаа буюу 100% дахин боловсруулсан картон болон хуумцараас бүрдсэн гэдгээ
хүлээн зөвшөөрсөн. Картон савыг тогтворжуулдаг тул хуунцрыг илүү нэмгэн хийж хуунцрын орцыг 40% бууруулдаг гэжээ. Гэхдээ энэ бол зөөр бөгөөд бүх дизайнерууд иймэрхүү бүтээгдэхүүн дээрээ шударга байдаггүй. Жишээлбэл энд шууд л сайн уу би цаасан сав байна гэж биччихжээ. Энэ компани зүгээр л алдаар гаргасан гэж мэдэгдсэн ч уучлал гуйж лоуэр хийснээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тэгэлгүй яах вэ? Би ч гэсэн өөрийгөө Крис Хемсворт гэж танилцуулахад яг тэгж хэлэх байсан биз. Эсвэл хуунцрын тухай ярьж байгаас та үүнийг заавал харах ёстой. 2016 онд Walls Foods компани хайсалсан жүржийг хуунцар савнд хийж зарах шийдвэр гаргажээ. Даанч жүржид өөрийг нь хамгаалдаг байгалийн бүрхүүл байхгүй учраас бид үүнийг ингэж хийх хэрэгтэй болсон нь харамсалтай. Даанч жүржид өөрийг нь хамгаалдаг байгалийн бүрхүүл гэж зүйл огт байдгүй учраас бид түүнийг ингэж хучих хэрэгтэй болсон нь харамсалтай. Хүмүүсийн зүй ёсны шүүмжлийн дараа Walls Foods хариу үйлдэл үзүүлж алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч Джеймсийг байгалийн савсгаа буюу хайлттай нь үлдээхээ амласан байна. Гайхалтай санаа. Ямар зоригтой шийдвэр вэ? Олон хүмүүс илүү том байшинтай босхойг хүсдэгч бодит байдал дээр бид ихэвчлэн багахан зайд амьдах шаардлагатай болдог. Аз босоход дагчин орон зайтч бүтээгч сэтгэлгээнд орон зай бий. Орны доорх шуруулан, их хөгждөг ширээ, эсвэл жишээ нь гартогон доторх жорзон. Reddit-д бичснээр бол Оросын нэгэн байранд ийм гайхамшиг үнэхээр байдаг гэнэ. Энэ талаар тийм ч их мэдээлэл байхгүйч зөвхөн сантехникийн хүндрэлээс болоод ингэж хийсэн байгаасаа санаатай биш байгаасаа гэж би найдаж байна. Саяхан хоосоо гадагшлуулсан газартаа шинэ хоос бэлтгэх нь нэг л эрүүл ахуйд нийцэхгүй шүү дээ. Гэхдээ энд яг ч агаарж болгож байна. Орон зай хэмэрхийн тулд бүтээч байх хэрэгтэй. Гэхдээ бүх санааг сайн бодож боловсруулдаггүй. Жишээлбэл гар тогооны тавцанд суулгасан энэ шат. Дизайнерууд үүнийг гоц ухаан гэж бодсон боловч та. Гэхдээ энэ түүний эрүүл ахуйн ойлголтод эргэлзэхэд хүргэж байна. Хүлийн амттай махан таташ идэггүй. Гэхдээ үүнийг эс тооцоол энэ гар тогоо ядчил ажилдаг юм байна. Харин дараагийн гар тогооны хувьд тэгж хэлж чадахгүй байна. Нэг нь хэрэглэгч үйлчлүүлэх хөрөнгийн сайт дээрээс үүнийг олж харсан бөгөөд тэнд орчин үеийн гар тогоо маш сайн зохион байгуулалттай гэрэлтүүлэх сайт уужим саруулхан гэж тодорхойлжээ. Энд ямар ч уужим саруулхан зүйл алга. Ялангуяа аяг тавг угаагчийн хувьд. За амирхийн тулд үүнийг эхлээд суурлавж дараа нь тавцанг нэмж хийсэн бололтой. Гэхдээ энэ өнцгөөс хахад түүнийг онгойлгох ямар ч боломжгүй харагдаж байна. Хэрвээ гэнэт дэвдрүүл яаж гаргаж авах вэ? Зарим хүмүүс аяг тавгаа өөртөө угаахгүй байвал ийм гал тогоогч төвчөд бэлэн байх хэмжээний залхуу байдаг. Гэхдээ энэ үзүүлж хөрөмгийн сурчлагын хамгийн муу жишээ биш юм. Энэ солонгос сурчлагыг хараарай. Байшинг усан сантай юм байна гэж бодохоор байгааз. Гэвч бодит байдал дээр энэ зураг авалтын үнцийг маш сайн тааруулсных л байв. Зөвхөн хүнсний салбарын л чанараа муутгаж өөрчлөлтөйстэй ашиг олж мөнгө хэмнэдэг юм биш. Зарим агаарын тээврийн компаниуд ч үүнтэй төстэй нөхцөл байдал ашиглаж байна. Дизайнер Алехандро Нунес Висенте өөрийн бүтээсэн эконом ангиллын шин саналуудаа нэвтрүүлбэл яг юу болох вэ? Түүний концепц нь нэг нислэгт илүү олон зорчигч багтааж, илүү их мөнгө олохын тулд хоёр давхар суудлуудаа онгоц бүтээхэд оршино. Гэвч ийм суудлуудыг клаустрофоб буюу битүү орон зан айц хөдөлмөр жинхэнэ там гэж нэрлэж байгаа тул аз болоход бид ийм суудлуудаа онгоцоор нисэхгүй байх гэж найдаж байна. За одоо бүгдээрээ жаахан өөр салбар руу орцгоё. Заримдаа муу дизайнаас болоод бүтээгдэхүүнүүд өөр зүйл шиг харагдах нь бий. Жишээ нь энэ савтай жүүснүүд шиг. Բայց эн чинь будаг арилгач байна шүү дээ. Гэхдээ өнгө болсон тагтанаас нь болоод үүнийг бүтээсэн гоц ухаанд нь хүмүүсийг үүнийг уувал шууд үхэл түргэх аюултай бодис биш. Харин оранжны жүүс гэж андуураасаа гэж хүссэн мэт санагдана. Арай баг үхлийн аюултай сонирхолтой дизайнтай өөр нэг зүйл бол усны кулерийн энэ савнууд. Тэднийг яагаад ч юм шар өнгөөр будчихж яг чипс шиг маш шинэлэг харагдаж байна шүү. Үүнээс ч илүү эвгүй алдаанууд бий. M&M's-ийн энэ савлгаан дээр наартыг яг ч нэг бурхан минь тийм үйлдэл хийж байгаа мэт харагдахаар байршуулжээ. Гэхдээ санаа зовтдгүй хуулаад авбал бид зүгээр шоколад хийж явах явцыг харах болсон. Яагаад заавал ийм под сонгосон нь ойлгомжгүй. Энэ хэд хэдэн төрлийн савлгаан дээр гарч ирсэн байна. Надад бүр чөтгөр өөрөө ийм дизайн дардаг юм болов уу гэж санагдаж эхэллээ. Интерьер дизайн руу шилжиж. Хэрвээ таны радиатор хитрхи том тус та юу хийх вэ? Хэвийн хүмүүс бол буцааж өгöd арай жижиг хөвлбөрийг нь авах байсан. Харин нэг хүн сэтгэлгээний хайрцагаас гарч сэтгэн байгаа радиатороос уужихын тулд ханаа цоолжээ. Энд тийм сайхан санаа биш вэ шүү. Үүнээс гадна бас нэг зураг байгаа нь энэ хан бараг л төгс байсан.
Тэр хан дотор нь хөлгөх боломжгүй хоос эсвэл цахилгааны утас байсан болохоор ийм зүйл хийсэн гэж найдаж байна. Хэрв би байсан бол хүн төрөлхтний эсрэг ийм гэмт хэрэг үйлдэхийн оронд зүгээр л орзитгийг өөр газар байрлуулах байсан. Хүлээлт ба бодит байдал гэдэг энэгдтэй зургуудыг хүмүүр харсан баг. Энэ нь ихэвчлэн яг ийм Pennywise алиалагчийн өмсгөл шиг муу дизайны үр дүнд бий болсон зураг байдаг. Хүлээлт ба миний бодлоор ориг хувилбараас илүү аимшигтай бодит байж. Хэрвээ энд танд багдаж байвал TikTok-ер Shalil Mami Simp энэ хувцсыг өмсөж үзэхүүд юу болсныг хараарай. Би дахиж ганцаараа унтаж чадахгүй байхаа. Саяны хувцсыг бодвол арай бага аимшигтайч мөнс урам хугарам зүйл бол хүлээлгэнд нийцээгүй энэ усан госоор юм. Нэслэг бүтсэнгүй. Госоор усан сан руу хөтдөг бөгөөд хүн хурдтайгаар бусад хүмүүс рүү нисэж орох аюултай тул аюулгүй байдлын үүднээс ингэж хийсэн байх магадлалтай. Гэхдээ хувьдаа би ийм гайхалтай гусурын төгсгөлд гинэт ниснэ гэж хүлээх байсан. Энэ хүний гусур дээрх нислэг тасалдсан шиг Индонезийн Челандак дахь энэхүү дугуйн замаар явах аялалч бас тасалдаг болно. Үүнийг бүтээгчин годомжны гэрлийн шонгуудыг огт тооцоос өгөө бөгөөд үр дүнд нь яг л Mario Kart тоглоомын зам шиг зүүж бий болжээ. Манай оронд ийм зам бүр харминараа байдаг үсттэй. Бидний харж байгаагаар дизайнерууд маань санаагаар дүүрэн байдагч гүйцэтгэл нь заримдаа сос байдаг. Жишээлбэл Mickey Mouse хэлбэртэй энэ харандаа хөөрхөн санаа мэт болгож бодит байдал дээр хурц болдоггүй энэ болсоор нь Disney-ийн хуучин кинонуудаа шинжилж хийсэн шиг ямар ч хэрэггүй зүйл юм. Гэхдээ одоо би өөрийн зүрх сэтгэлд ойр нэгэн ноцтой зүйлийн талаар ярмаар байна. SpongeBob-ын тухай. Харват дахь энэ хийлдэг цайзад түүнийг ямар болгож орхисныг хараач. Үүнийг бүтээгч нэг бол өөрө жинхэнэ мангас. Эсвэл хүүхдүүдэд маш дургүй нэгэн байх. Аимшигтай хүүхдүүдийн тоглоомод үүгээр дуусахгүй. Жишээ нь хуунсар савнд хэвтэж буй хит бодит хүүхдүүд болох Балтарина хүүхэлдээнүүд. Загвар зохион бүтээгч нь үүнийг яг л бичил долгионы 100-нд халаах гэж буй өчигдрийн хоос шиг харагдаж байна гэж огтос бодоогүй болоостой. Энэ хүүхэд ингэтлээ их айсан төрхтөө байгаад гайхагч зүйл алга. Хэдийгээр айц хөрмөр боловч Балтарина хүүхэлдээнүүд улсын бүр алдартай болсоор байна. Гэхдээ аимшиг үүгээр дуусахгүй дизайнерууд Winnie Pooh зэрэг бидний хайртай дөрүүдийг хүртэл гажуудулжээ. Энэ Winnie 2 удаагийн амжилтгүй гэрлэлт, архины донтолт, автын ослыг давж гарсан мэт царайтай байна. Манай Winnie ч их юм үзэжтэй. Харин Teletubbies хэлбэртэй саналууд бүрч аимшигтай. Би лав үүн дээр суухгүй. Энэ шар даждонтонг цагдаа нар эрен сурчиж байгаа нь дарцаагүй. Сандлын дизайны сэдвийг өргөжлүүлье. Ийм сандлууд нь бас борооны ус тогтоох савны үүрэг гүйцэтгэдэг бололтой. Үүнийг бороо ордог гэдгийг мэддэггүй хүм. Эсвэл хорон санаат сууд ухаантай хоёрын аль нэг нь л бүтээсэн байх. Дээд талдаа гинтийн бэлэгтээ энэ шатыг бүтээгчин тухайч мөн адил ингэж хэлж болно. Өндөрлөг хэсгийг нь огт харагдахаар ялгаруулж өгөөгүй тул энэ нь анзаарах муутай хүмүүсээ жинхэнэ өвглийн өрх болж мэднэ. Хамгийн мөн нэрх гэж орждох үед шууд дайрдаг хогийн сав юм. Хогийн савыг тогтоогч хүрээ боосон таг хоёр нь бараг ялгагддаггүй тул ихэнх хүмүүс зүгээр л онгойлгох гэж байгаад санамсгүйгээр хогийн савыг хөмрөх болно. Энэ хогийн сав юу ч мэдээгүй хичнээн гэмгүй хүний дээрээс хогоо асгасан болоо. Арай нарийн мэдрэмж шаардсан алдаа нутж бий. Нэг дизайнер Дайны Баатруудад зориулсан эх оронч түлхүүрийн остер бүтээжээ. Санаа нь гайхалтай боловч сэргүүдийн толгойг нефт цоолж нөх гаргасан тул гүйцэтгэл нь нэлээд эргэлзээтэй болсон байна. Үүнийг алдаа гэж нэрлэхэд ч багтана. Гэхдээ аимшигтай дизайны дараагийн жишээ бол санамсаргүй хэрэг биш байв. Энэхүү өндөг ялагч нь Amazon дээр $12 зарагддаг бөгөөд өндөгний цагаан яг л эрэгтэй хүний хамраас гоожиж буй нос шиг харагддаг. Та өндгийг яаж иддэг вэ? Чанжуу эсвэл цэрэгтэй холжоо. Одоо ямар нэгэн шалтгаанаар хоёр хөл дээр Nike-ийн пүүзний шивээс илгэсэн залууг харцгаая. Юу ч гэж төсөөсөн бай. Энэ нь бодит байдал дээр аимшигтай муухай харагдаж байна. Хардаа за хүний бие гажбар гадаад төрхийг шүмжлэхэ байж. Үүгээр манай өнөөдрийн бичлэг дуусаж байна. Ийм амар эд зүйлс бэлгэнд авахыг хүсэхгүй бол лайк дараад Sonifacts YouTube сувгийг дагаарай.